Цаашдаа энэ дэд төвүүдийн хөвт бүтээн байгуулалт энэ хөгжлийн төслүүд дээр гадны зах зээлд бонд гаргаж санхүүжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ гэж байгаа. Энийг ямар схемээр, ямар үйл явцтайгаар шийдэе гэж төлөвлөж байгаа вэ? Сэлб дэд төвийн бүтээн байгуулалтын хувьд бол бид бас гадны олон хөрөнгө оруулагч болон underwriter банкудтай бас аль хавраас хойш ингээд ажиллаад эхэлсэн байгаа. За ер нь бол олон улсын зах зээлд манай нийслэл хотын бондыг бол бас сонирхол бол бас их байна. Энэ бас хэд хэдэн шалтгаантай. Мэдээж ингээд манай улсын рейтинг одоо зээлжих зэрэглэл маань бол бас их сайн байгаа. За нөгөө талаараа нийслэл хотын хувьд бол бас төсвийн чадамж бас сайн байгаа. Ямар нэгэн өрийн дарамт байхгүй. Яг ийм үед бол хөрөнгө оруулагч нарт бол бас маш сонирхолтой тийм хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэж харагдаж байна. Тэгэхээр энэ ондоо багтаад бид бол 2 үе шаттайгаар нийтдээ 500 сая Америк долларын ийм хөрөнгө босгох ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. За үүнийг бол бүтэн энэ сэлб дэд төвийн бүтээн байгуулалтанд оруулнаа. Энэ санхүүжилт маань энэ 12 мянган айлын орон сууцны одоо ажлыг санхүүжүүлэхэд нэг 500 орчим сая долларын эхний одоо бондын хөрөнгө хийгднэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мэдээж хэрэг бид нар яг олон улсад бонд гаргадаг тэр дүрм журмын дагуу явж байгаа. Бид Монгол улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын конвенцэд нэгдэж орсон. Парисын уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн гишүүн орны хувьд бид хүлэмжийн хийх бууруулах чиглэлээр энэ бол том төсөл гэж одоо олон улсад харах байхаа гэж бодож байна. За энэ нь нөгөө талаараа хөрөнгө оруулагч нарт бас одоо та бас мэдж байгаа энэ олон улсын санхүүгийн зах зээлд энэ хөрөнгө оруулалтыг зөвхөн одоо зээлийн хөрөнгө ашиг гэж харахаас илүүтэйгээр бас нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж чинь зэргийг бас их анзаарч харгалздаг болсон. За харин энэ сэлб дэд төвийн бүтээн байгуулалт маань бол зөвхөн одоо санхүүгийн гэхээс илүүтэйгээр бас нийгмийн ач холбогдолтой төсөл юм аа. За ингээд маш олон гэр хорооллын айлуудыг орон сууцтай болгож байна. За ингэснээр бол утаа, түгжрэл гэх мэтчлэн манай хотод тулгамдаж байдаг нийт тэргүүний энэ асуудлуудыг шийдэх бас ач холбогдолтой юм гэдэг үүднээс нь хөрөнгө оруулагч нар бас их сонирхож байгаа. Дэлхийн банк энэ чухал төсөлд тус хотыг дэмжиж байгаад маш их баяртай байна. Сэлб голын замын бүрэлдэхүүн хэсэг нь хот доторх шинэ суурьшлийн бүтээн байгуулалтанд хүрэхэд маш чухал юм. Энэхүү төсөлд замын хөдөлгөөний аюулгүй байдал, ерөнхий дэд бүтцийг сайжруулах ижбэрэн гудамжуудыг бий болгох ажлыг багтаасан болно. Та бидэнд ижбэрэн гудамж гэж яг юу хэлээд байгааг нэг товчхон тайлбарлаад өгөхгүй юу? Тэгэлгүй яах вэ? Ижбэрэн гудамж нь иргэдийн хөдөлгөөний 4 үндсэн хэрэгцээг хангадаг. Энэ нь тээврийн янз бүрийн хэлбэрт тохирсон элементүүдийг нэгтгэж нийт хүртээмжийг сайжруулснаар уламжлалт замын загвараас өөр бөгөөд үүнд явган хүний зам, дугуйн зам нь нийт ард иргэдэд үр дүнтэй үйлчлэхийн тулд сайжруулах ажлууд багтаж байгаа. Миний бодлоор Улаанбаатар бол зуны үйлрэл зорчлогод тохиромжтой дэлхийн хотуудын нэг юм. Олон улсын санхүүгийн корпорац нь 2021 оны 9 сард Улаанбаатар хотын захиргаатай хамтран ажиллаж, нийслэл хотын тухай хууль болон зарим хууль тогтоомжинд өөрчлөлт оруулсны дараахан нийслэл тулгамдж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг тогтвортой хөгжүүлэх, санхүүжүүлэх асуудлыг тодорхойлоход туслах зорилгоор нийслэлийн засаг даргын тамгын газрын янз бүрийн багуутай хамтран ажиллаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж, олон улсын санхүүгийн корпорациудаас санхүүжүүлэх төслүүдэд үндэс суурийг нь бэлтгэж байна. Сэлб төслийн тухайд эрчим хүчний хэмнэлтэд дэд бүтцээрээ баригдсан орчин үеийн орон сууцаар хангахыг зорж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч байна. Энэ төсөл нь агаарын бохирдол, хатуу хог хаягдлын бохирдол, усны бохирдол зэрэг олон асуудлыг шийдвэрлэх юм. Эдгээр асуудлыг цогцоор нь шийдвэрлэх нь маш чухал юм. Гэр хороолол олон байгаа тул энэ төсөл зөв чиглэлд хийсэн чухал алхам болж байна. Нэмж дурдахад дэлхийн олон хотууд өөрсдийн мөнгөн урсгал тулгуурлан санхүүжилтийг амжилттай татдаг тул бид тус хотод төслөө биедан санхүүжүүлэх арга замыг судлахад нь туслахаар зорж байна. Азийн сангийн хувьд бид олон нийтийн түвшинд ажиллахдаа орон нутгийн төрийн бус байгууллагуудтай нэгт хамтран ажилладаг. Одоогоор бид хотын захиргаатай үйлчилгээний хүртээмж, засаглал, түүнчлэн хотын тэсвэртэй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байна. Манай гол төслүүдийн нэг бол Улаанбаатар хотын усан хангамж, усны чанарыг сайжруулах чиглэлээр нийслэл засгийн газартай хамтран хэрэгжүүлэх төсөл юм.
Цаашид бид хоттой хамтран уур амьсгалд тэсвэртэй байдлыг сайжруулах цогц ажлын төлөвлөгөө боловсруулж байна. Манай сангийн бас нэг анхаарал хандуулж байгаа зүйл бол гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд шилжүүлэх туршилтын төсөл юм. 1-2 жилийн өмнө жижиг туршилтын төсөл болгон эхлүүлж байсан. Энэхүү төслөөр гэр хорооллын 5 өрхийн өвлийн халаалтад нүүрсний зуухны хэрэглээг багасгах солих зорилгоор нарны зай хураагур систем суурилуулсан. Бид ойрын хэдэн жилдээ энэ төслийг 40 өрх болгон өргөжүүлэхээр төлөвлөж байна. Хэдийгээр 40 өрх цөөхөн мэт санагдаж болох ч технологийн дэвшлийг ашиглан богино хугацаанд дотоод орчны агаарын бохирдлыг арилгах зорилготой. Урт хугацаанд өвлийн улиралд гадаа орчны нийт агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна гэж найдаж байна.